За сайн байцгаана уу. Дараагийн бичлэг маань эхэлж байна. Энэ удаагийн бичлэгээр манай гэр бүл хайнаа нарал дээр хаус түрээслэгээр явах гэж байна. Тэгээд хинтээ гэдгийг нь бодохгүй хараарай. Бичлэгээ дуустал үзээрэй. 2-3 цаг явах болохоор замдаа идэж явах жоох юм бэлтчихлээ. Одоо энийгээ зүнхлээд гарыг та. Чимдаандаа хувцас бэлтцсэн. Яцгаа. За автосан цугаад юм том мол дээр өрөөд ирлээ. Энэ дотор зоосор тоглох автомат тоглоом маань урамшуултаа байгаа гэсэн болохоор хоёр үгээ замаараа хальт тоглуулчих гэж хүрээд ирсэн байна. Энэ ингээ B1 давхартай хоолны газруудтай тэгээд ингээд брендийн дэлгүүрүүд тоглоомын хэсэг дээрээ бас хоолны газартай гэдэг ийм дэлгүүр байна. За автомат тоглоомын газар хүрээд ирлээ. Зоосоо авцгаа. Бас 38.1 оноор авч байна. Автобусны жолооч юм уу? За одоо ганц хоёр дэлгүүрээр орчоод тэгээд хаус руу явнаа. Үй ямар амар идэвхтэй тоглоомнууд вэ? За өдрийн хоолой идэхэд B1 давхарлын ороод ирсэн явж байна. Автомат тоглоом дээр зөндөө тоглож байгаад гараад ирлээ. Тэгээд энэ нөгөө хямдрал гээд 1 юан гэдэг чинь 500 төгрөнд 3 зоос гэсэн. Ер нь ихэнх ийм автомат тоглоомууд 1 юанд 1 зоос ирдэг байхгүй. Тэгээд эднийх болохоор ийм урамшуул заалцсан. Тэгээд сая 100 зоос аваад манай хоёрлоо амар үйс байгаа. Зөндөө тоглоо. Тэгээд нөгөө ингэж бамбрууш авдаг юм нь айгуусаа ахуй гитүүн маань ганц бамбрууш авчихсан. Зөндөө тоглосон юм. Тэгээд одоо юм мэдхээс болж байна. За бид эдийг ингээд хаус руу маань хүргэж өгч байна. Тэ орч байна. За бассейн дотор усаад үргэх юм. Одоо усаад үргэх юм байна. Яа, nice. За ямар өнөслөө нэ? Гоё юу? Йоо, бонус ээ. Хаа. За бид байшин руу орцсон. Ойрхон зах байдаг гэдгсэн. Тэгээд тийшээ явж хүнс цуглуулах гээд явж байна. Hey Carlos, say something to my Mongolian family. Mongolian family? Yes, bro. Hello, family of Moba. That's it? Yeah, you want to say that like... Okay. Энэ хэсэг угаасаа яг жуулчтай айгүй хэрдэг хэсэг юм шиг байна. Одоо түрээсийн вилла энэ айгүй байдаг болохоор хоолны газар ихтэй, түрээсийн мопед ихтэй. Тэгээд ер нь гадаад хүн явангууд ингээд орж ирээ хоолой ингэдэг юм бодолж авах гэдэг айгүй хүмүүс хоргоод бич юм байна. Намайг шүүг нь оргох маа найзууд оргоогоод явуулгүй. This kid is Neymar. За бид жоо оройтой өрөөд ирлээ хүнсээ цуглуулсан. Окей. Ингээд галт өрөөний хэсэг байна, ингээд том өрөөний хэсэг байна. Дэшээ хоёр давхарлуу ганыг өрөөтэй. Кастелцоли. Yes, 2 өний том ор байна. Метр 82 метртэй. Энд нь ингээд бас сугаал өрөөтэй юм байна. Окей, доош боцгаая. Окей, нэг онцлог өрөө байна. Дундаа юм угаалга өрөөтэй. За энд нэг онцлог өрөө байна.
Дандаа юм 1.8 гарсан 2 метрийн хэмжээтэй юм том орнуудтай. Тэгээд дахиад нэг унтлал ингээ 3 унтлал одоо энд нэг тустай юм бодлоо өртөө. Ингээд манай байш харагдаж байна. За энэ болохоор ингээд бид өрөө байна. Сая усан цэлээ жоохон салгацсан байна манай хоёр. Бид энэ өрөөг сонгосон. Энэ хажуудаас юм угаалгын өрөөтэй байна. Тэгээд маргааш шууд ийш өсөрч үзүүлнэ. Оо nice. Энэ ингээ байсан харагдаж байна. Ингээд шууд ийш гараад. Зохион байгуулалтын хувьд бол айгүй дэжгүй санагдсан. Ингээд дундаа бөөндөө ингээд энэчний гадаа суух боломжтой. Энэчнээс илчин энд ингээд зочны өрөө, алтан өрөөний хэсгэнд тэгээд ингээд бүх өрөөнүүд нь яг ингээд тус тустай болохоор айгүй амар санагдсан. За нэг байшин маань нэг юм байна. За хүсэж цуглуулж ирчээ. Жоохон амарч байна. Тэгээд намайг хоол захиалж байна. Бид хоол захиалж идчихээ. Тэгээд гоё хөвчлөө тоглоомноо тоглоно. Oh, it's very close, bro. Okay. Wow, it's so close. Woo! Woo! Ah, it's not. When I dance, they call me Macarena. And my sister say, they all want me. Yeah. Move with me. Mascarina. Italianos, españoles, colombianos, todos presentes. 오, 만화 이거 다 찌시지. За өглөөний мэнд бид байшингаа өглөө гэж өгч байна. Манай өглөөрт тосцсон бөөндөө 70 явъя гээд. Тэгээд энэ бассейнд олигтоос илж чадсан өчтөр орой нэг хальт орсон. Тэгээд одоо явах гэж байна. Энэ байшингийн хувьд 800 юан боёо Монгол мөнгөөр 400 сая төгрөгөөр нэг хоногийн турш түрээсэлсэн. Ихтэй чүү цэвэрхэн тухтай гоё байраа нөө. Ус өнө минь хөө. За. За тэгээд 70-аар гоё явъя да. За байшингаа хүлээл гэж өчөөд гараад явж байна. Одоо Яалан Бэй явах гэж байна. Чи хөөрхөн тий? Байшингийн хувьд бол 800 сая боёо 400 сая төгрөгөөр нэг хоног яасан гэсэн чинь энэ чинь хайнанд штэ. Ажуу пүүлтэй 4-5 удалын өрөөтэй байшин 400 сая төгрөг гэж байна. Монголд уулын мохот зүгээр нэг 2-3 өрөөтэй жижигхэн байшин 700-800 сая төгрөг гэдэг аг л ойлгох байгаа юм да. Ийм л байна.
За өдрөө болоо идчихэд одоо дараагийн маршрут руугаа явах гэж байна. За найзуудаасаа салаад явж байна. Манай зарим нь дахиад далаараа арай өөр далаараа явна гэж, зарим нь болохоор ядраад энэ харьлаа гэд явчихлаа. Тэгээд бид хэд бас такси ороод энэ ялан бит ойрхон аутлет гэдэг юм байна. Тийшээ авч үзгээд явж байна. Өөр нөгөө влог хийгээгүй бичлэг хийхэд таг мартчихад юм влогондоо зориулж. Тэгээд нэг хитгэн цөөхөн бичлэг хийсэн дэрийг одоо холбоод тавьж байна да. Яланбай number 1. За нэг юм аутлет дээр ирчлээ. Яа нэг юм хөө. Хасаа Макдоналдсаас зармаг авчдаг гэж ороод ирсэн байна. Оо ингэж нэг юм гişтэй ирэх гэж амар ядарлаа. Аутлетээс яг нөгөө манай энэ гэрийн ишээ явдаг автобусны эцсийн зогсоол нь байт юм байна. Тэгээ шууд нэг автобусанд суугаад гişтэй үрээд ирлээ.